Хууль зүйн дотоод хэргийн сайд амар сайхан өнөөдөр цагдаа дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хэлээ. Уулзалтад 330 сумын цагдаа дотоодын цэргийн байгууллагын анги салбарын төлөөлөл болсон албаагчид цахимаар оролцлоо. Мөн цагдаагийн ерхий газрын удирдлагууд байгууллагын үйл ажиллагаа гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлын талаар танилцуулсан байна. Энэ оны эхний 5 сарын байдлаар 128 мянга гаруй гомдол мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 48 мянга, зөрчлийн шинжтэй 71 мянга гомдол мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлсэн байна. Цагдаа мөрдөгчдийн мэрэгжлийн ур чадвар, ажлын нөхцөл, нийгмийн баталгааг дэмжих, төр иргэний харилцан итгэлийг бэхжүүлэх зорилгоор цагдаагийн мөрдөгчдийн анх дугаар зөвлөгөөнийг нийт бие бүрэлдэхүүний хэмжээнд зохион байгуулах өрөө өглөө. Мөн энэ үеэр салбартаа амжилт гаргаж үр бүтээлтэй ажилласан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон медаль гартуул өглөө. Элдв янзын үнэн бодол мэдэгдэхгүй. Гэхдээ нийгмийг талцуулсан, олон нийтийн тархийг угаасан, хордуулсан юм одоо шин сорилтуудтай цагдаагийн байгууллага та бүхэн нүүр тулж байна. Тэгэхээр энэ бүхэн одоо биднээс шинэ мэдлэг, шинэ инновац технологи суурилсан гарч шийдлүүд, шинэ арга барилыг шаардж байгаатай санал нийлж байгаа. Үндсэн яг энэ эзэмшсэн мэргэжлийнхаа дагуу цэргийн төрөл мэргэжлийнхаа байгууллагад ажиллаж өдөрт 18 жилдээ үр бүтээлтэй ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Ингээд хамт ажиллаж үүрэг гүйцэтгэж байсан үеийн удирдлага, ажилтан, албаагч, найз нөхдөдөө бас ажилд нь амжилтыг хүсэн өрөөё. Аливаа чиг үүрэг гүйцэтгэхэд бас өнөөдөр цагдаагийн байгууллагын дадлаг дуршлаг гэхээс илүү бас бээр зарчим гэж тийм ээ бид нэр хэрэгдэд байдаг. Энэ шатараас нь шаттайгаар бас зохион байгуулж энэ албан тушаал энэ цагдаагийн үндсэн эрхэм дээд цол хөрөх мөн төрийн дээд одон медаль шагналах юм дээр бас энэ мэрц зарчмын удирдлагын үйл ажиллагаа барьж байгаа зарчим юмнууд бас нэлээд нөлөөлж байгаа. Мөн хамт олон маань зүйлээс бас нөлөөлж байгаа гэж үзэж байгаа. Хууль иргэнээч, хууль сахиулагчтай ч хамгаалдаг байх ёстой. Олон нийтийн амар амгалан 50 амьдралын төлөө тангараг мөргөн зүтгэж яваа цагдаа нараа Монголын төр хууль зүйн дотоод хэргийн яам хамгаалах болно гэдгээ сайд амар сайхан мэдгдлээ. Өнөөдөр энд бас